Намайг Эрдэнэ гэдэг 23 настай сайхан Тайваны шинжлэх ухааны технологийн сургуулийн сургуулийн commercial design мэргэжлэр төгссөн. Яг өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ олсон тэр үе бол айгүй жоохондоо олсон. Би жоохон бахта шавраар юм хийх дуртай тийм хүүхэд байлаа. Гэр их минь намайг бол айгүй дэмждэг. За тэгээ ковидын үед буюу яг 19-20 оны үед болохоор яг гэртээ суугаад яг өөртөө үлдээд өөрийгөө сонсоод цаашдаа ер нь юу хийх ёстой байгаа гэдгээ айгүй сайн бодож бясалгаад тэгээд зурх, дизайн хийх юмыг шинээр санаачлах дуртай байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд тэр үед бас яг өөрийнхөө одоо портфолио гэж ярьдаг өөрийнхөө хийсэн зүйлүүдийнхаа ингээд нэгдсэн сан гарах хэрэгтэй болсон. Яагаад тэгэхээр их сургуульд орохын тулд дизайн ялангуяа дизайны ингээд орохын тулд өөрийнхөө одоо нэг хийж исэн, бүтээсэн, зурж исэн, дизайн хийсэн юмудаа бүгдийг портфолиод нэгтгэх альбом болох хэрэгтэй байдаг. Тэгээд тэрнийхээ зорилгоор үүлэн арт гэдэг Instagram-аа нээгээд тэгээд өөрийнхөө яг хийдэг юмудаа оруулдаг Instagram аккаунт чиглэлээр анх нээж исэн. Яагаад үүлэн бэ гэхээр би өөрөө илүү Монгол зургийн арга техникэд илүү дуртай. Манай 10 жилийн багш маань болохоор яг Монгол зургийн арга техникийг төгс-эзэмшсэн тийм хүн байсан. Тэгээд багшийнхаа бас аюу олон жилийн шав болохоор бас Монгол зургийн техникэд дуртай байсан. Тэгээд ялангуяа үүлэнхийг нэлээд зурх дуртай. Өөрийнхөө одоо ч гэсэн хийж байгаа юмдаа чингээ хичээдэг байгаа. Тэгээд үүлэн гэдэг нэртэй. Тухайн үед болохоор яг өөрийнхөө портфолио чиглэлээр эхэлж исэн ингээд одоо аккаунтинг сан маань ингээд үргэлжлэсээр хагаад ингээд гар урлалыг дэмждэг Торик гэдэг 30% дэлгүүрт өөрийнхөө хийж исэн шавраар хийсэн юмудаа тавьж борлуулах боломж надад үүссэн. Тэр боломжийг өөрөө очиж судлаж мэдээд тэгээ ийм боломжтой гэдгийг мэдээд тэгээд accessories жижиг шавраар хийсэн гоё чимэглэлийн өөрөө хийж исэн. Тэр маань ч гэсэн ер нь бол тухайн үед надад их урам өгсөн. Тэгээд дараагчийн юмыг хийх болсон шалтгаан маань магадгүй миний үнэт зүйл маань яг тэнд бүрэлдэж үүлэн арт тэнцээс эхэлсэн гэж би боддог. Яг албан ёсны гэх юм бол манад одоо намайг оруулаад 4 ажилтан байна. За бүгдээр миний гэр бүлийн хүмүүс байгаа. За тэгэнгүүтлээ бусад одоо яг ажилтан гэж би юу нэг хэлэх дургүй. Яагаад тэгэхээр илүү нэг манайх гэр бүл суурьтай илүү дотн одоо би одоо хамт ажиллаж хамт уран бүтээл хийж байгаа хүмүүсээсээ бас их саналын аягүй хүндэтгэн сонсох хичээдэг. Яагаад тэгэхээр бас зөвхөн минийх байсан бол би одоо Эрдэнэгийн урлаг гэж нэрлэх байт юм уу те. Тийш нэрлэх байсан. Энэ одоо миний хийж байгаа үүлэн гэдэг project маань болохоор яг олон нийтэд бүтээгдэхүүний санал болгож ялангуяа олон нийтийн саналыг, олон нийтийн мэдрэмжийг бус тэр хүмүүст хүргэж өгч байгаа гэдэг утгаараа олон хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй гэж би боддог. Яг тодорхой хэмжээний артистийн тэр одоо эго үнэт зүйлийг шингээхийг хичээнэ. Гэхдээ бас хүрээлж байгаа community-гийн үгийг аягүй сонсох хичээдэг. Тэр ч утгаараа үүлэнгийн community гэж явдаг. Манай найзууд нэг 40-50 хүн тэгээ яг артист болон одоо partnershipтэй байдаг артистуудаас байдаг манад. Тэрийг оруулсан бол баарыг нэг 100 гаруй хүн байгаа хаа. Одоо тэр хүүхдийн төсөөллөөр бол одоо зурсан зургийг зарах, зурсан бүтээлийг одоо борлуулах гэдэг нь бол төсөөлөх төшөөл байлаа л да. Гол нь нэг одоо галерей тавигдсан зураг зарагддаг. Том артистуудын зураг зарагддаг гэж ойлгож ирсэн. Гэхдээ яг тухайн үед одоо ч гэсэн баг хүмүүс одоо хүүхдийн зураг, өсвөр насны хүүхдийн зураг, энгийн одоо illustration артууд одоо үн төрн одоо сайн амжилттай явна гэдэг бол бараг худлаа байлаа. Тэгэхээр яг тухайн үед бол яг одоо өөрийнхөө юмыг зарж хэсний дараа одоо хүмүүс худалдаа авч байгаа хүмүүсийн сэтгэгдэл, худалдаа авч байгаа хүмүүсийн одоо тэр өөрийгөө өөртөө итгэл тодорхой хэмжээнд нэмэгддэг ч юм уу те. Тухайн тэр одоо урмын үг биш, урмын тэр сэтэл тэр одоо зүгээр тэр хүн зүгээд аз жаргалтай, зүгээр тэр хүн хэрэглээд аз жаргалтай болж байгаа тэр мэдрэмжийг хараад өөртөө урам аваад яг анханасаа бол яг санхүүгийн одоо энэ загтчлаа би мөнгөтэй олчлоо гэж баярлахаас илүү миний хийж байгаа юм тодорхой хэмжээнд хүмүүст баяр хөөрт өөрийгөө илэрхийлэмжинд нь тодорхой хэмжээний нэмэртэй болох юм байна гэж одоо тэгээд тэрнээс урам авч цаашдаа үргэлжилсэн. Гэхдээ өнөөдрийн үдээс харахад бол яг
бизнес болсон шалтгаан маань бас яг санхүүтэй холбоотой байдаг. 100% одоо пашнаар явсан бизнес чинь бизнес биш. Тэр бол арт. Тэр бол илүүтэй нөгөө нэг сайн үс ч юм уу эсвэл зөвхөн тэр хүний уран бүтээл сэтгэлгээнийх нь тодорхой хэмжээний хүсэл байх ч гэдэм үү те тиймэрхүү байх боломжтой. Бизнес чиглэлээр хөгжүүлэх гэж байгаа бол тодорхой хэмжээнд импакт үзүүлдэг, тодорхой хэмжээнд хүмүүс хэрэгтэй, тодорхой хэмжээнд ашиг болж авах хэрэгтэй. Бидний үе магадгүй Gen Z тэрнээс хойш үе болвол тэр чигээр бол ингээд англиар ярьдаг айгу барааны зүйлд дуртай, айгу одоо глобал иргэдүүд болсон байна. Намайг жоохон багтчихсан яг тийм байсан. Тэгэхээр миний надад дуртай зүйл бол илүү нөгөө нэг Монгол хэм маягтай зүйл. Гэхдээ тэрийг хэрэгжилж болдог тэр Монгол хэм маяг гэж би боддог. Тэр хэм маяг тэр Монгол ялгарал залуу үед хэрэглэнээс гараад ирэхээрээ залуу үед хэрэглэж чадахгүй болгоод ирэхээрээ бид нар мартаж байгаа. Хүн ер нь байгаа одоо боломжн дээрээ толгуурлаж өөрийнхөө бизнесийг өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ гаргах хэрэгтэй. Тэрнээс аваа босгаагүй шаазгай амнэр сууг гэж. Ер нь бол надад одоо өөрийн гэсэн урлан байгаагүй юу? Надад өөрийн гэсэн яг space байгаагүй. Тийм болохоор арай нэг агуулгах савны хэрэглээ багтай жижиг бүтээгдэхүүнүүдээс эхлэх нь зүйтэй маа гэж хэлсэн. Тэр нь эдийн засгийн хувьд ч гэсэн хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн ер нь бол айгүй зүй шийдэл болсон гэж одоо боддог. Яагаад тэгэхээр альва жижиг зүйлс дотор бүр detail ийм жижигхэн зүйл байгаа. Тийм болохоор тэр зүйлс дээр яаж анхаарлаа төвлөрүүлж тэр зүйл яаж алсын зургаараа айгүй том зүйлийг одоо эхлэл болох вэ гэдгийг тухайн үедээ анзаараагүйгээр эхлүүлсэн байсан. Одоо бодох нь яг зүй шийдвэр хамгийн зөв эхлэл байсан гэж боддог. Одоо брендинг үнэт зүйл, брендинг жанжин шугам нь над дээр байгаа. Тэгэхээр тэр миний дотор байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид тэр дотор байгаа зүйлээ өөр гадна байгаа зүйлтэй хослуулж шин арай одоо нэг хэлбэр хэрэглэхэд арай зүйтэй хэрэглэхэд арай тохиромжтой, арай амар болсон. Тиймэрхүү одоо дизайнуудыг гаргаж ирдэг юм уу? Монголд яг энэ гарааны бизнес ялангуяа өөр жоохон артист тэгээд яг энэ зах зээлдээ яг өөрийнхөө юмаа зараад, өөрийнхөө хийсэн юмаа зараад бусад үнэлүүлээд явж ин гэдэг бол бас айгу зөрөгтэй үйлдэл гэж би бас боддог. Яагаад тэгэхээр одоо жижиг байгууллагууд хэдий одоо шинэлэг гоёч гэсэндээ одоо бусад байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Яагаад тэгэхээр ганцхан бизнес ганцаараа тэрийгээ үүдийг хүртэл явна гэдэг бол хэцүү. Уран зориг байснараа цаашдын одоо тэр ирээдүйд хийж бүтээх тэр бүтээлийн тэр гой сайхан эсвэл урт хугацаанд нөлөөлдөг байхгүй юу? Тэрээ бол байхгүй байх боломжгүй. Тэр байхгүй бол уран бүтээл хийх бас айгу хүндрэлтэй болж ирнэ. Яг хүүхний өөрийнхөө зүгээс химээр байгаа тэр хэсэл нь байгаа ч тэрийг өдөөж үзүүл бол гэр бүлийн хүрээлэл, найзуудын хүрээлэл буцаад тэр одоо худалдаа авч байгаа хүмүүсийн тэр сэтгэл уран зориг бол маш хэрэгтэй. Тэр бол яг л одоо бензин л гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн тэр санаа сэтгэлийг сонсох боломж гарвал сонсох хэрэгтэй. Муу ч байсан, сайн ч байсан. Яагаад тэгэхээр би өөрөө нөгөө дэлгүүргүй би өөрөө дэлгүүр дээрээ байнга сууж өөрөх юм зарахгүй нэг ч удаа баг тийг зарж үзээгүй дэлгүүр дээрээ дэлгүүрүүд нь болохоо дандаа хамтарч ажиллаж байгаа дэлгүүрүүд гэсэн үг. Concept store-ууд, pop-up store-ууд гэсэн үг. Тэгэхээр тэд дээр би нэг ч удаа зарж байгаагүй болохоор тодорхой хэмжээнд би бол яг энэ бүтээгдэхүүнийг авдалтаа авч байгаа хүмүүс шиг бол одоо бараг мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр яаж тэрийг мэддэг вэ гэхээр би бол 5 жилийн хугацаанд Playtime дээр юм зарж байна. Тэр хугацаанд бол яг миний жилийн хамгийн гоё уран зориг сонсдог тэр 3-4 өдрүүд байдаг. Хүмүүс хөл хөгжим сонсгож очдог бол би тэнд өөрийнхөө хийсэн зүйлийг үнэлүүлэх гэж өөрийнхөө хийсэн зүйлийнхээ тэр comment recommendation-ыг сонсгож би очдог. Худалдаа авч байгаа хүмүүс жил болго ирээд шинэ юу гарсан, энэ загварч юм гоё юм биш дээ гэд энэ бол уран мөгдөг. Тэгэхээр яг жилийн яг тэр үед би яг өөрийнхөө яг худалдаа авагчтайгаа уулзч өөрийнхөө юмд нэмээ төлөөлж тэнцээ зардаг. Тэгээд ирээдүйд ер нь дэлгүүртэй болох юм бол өөрөө сууж илүү чанартай бүтээгдэхүүн гарна гэж боддог. Яагаад тэгэхээр хүний сайн магтаалч юм уу санал хүсэлтч аль нь одоо артистийн хувьд жижиг брэнд ялангуяа жижиг брэндийн хувьд
өссөн төвчд хамгийн чухал байдаг. Цаашдаа бол бид нэр илүү lifestyle branding болно гэж боддог. Одоо бол илүү нөгөө нэг uniqueness, илүү хүмүүсийн тэр ялгааг тодтогох тэр одоо жижиг accessories, жижиг detailful тэр юм дээр анхаарч байгаа бол ирээдүйд бид нэр илүү өдөр тутмын амьдрал, за Монгол гэрийн дотоод орчинд хэрхэн Монгол гэрийн дотоод орчинд хэрхэн шинжлэх үү ч гэдэг юм уу те. Дотоод интерьертэй налтсан тиймэрхүү бүтээгдэхүүн гаргахаар судалж байгаа. Яг хуу миний яг дотроос харж байгаа зүйл за ингээд компани томрох хэрэгтэй, компани ингээд илүү гоё өгөөжтэй байх хэрэгтэй, компани ингээд олон гоё зүйл бүтээж авах хэрэгтэй гэж одоо компани зүгээс хардаг бол яг дотоод хүнийхээ зүгээс бол миний хувьд илүү impact бүтээх хэрэгтэй, илүү нийгмийг сайхан болгохыг хичээх хэрэгтэй, тодорхой хэмжээнд хүмүүс тусалдаг байх хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор цаашдаа илүү одоо бусад хүмүүсийг дэмжих, бусад хүмүүстэй хамтрах үүднээс болоод бид нар өөрсдийн гэсэн concept store удахгүй нэгж байгаа. Тэр concept store дээр болохоор яг бид нар шиг одоо үлэн анх хийж хахад тэр 18 настай хүү юу мөрөдөж исэн, өөрийнхөө юмаа зараад хүмүүсээс юу мэдэрч исэн гэдэг тэр сайхан мэдрэмжийг бас өөр нэг 18 настай хүүхдэд мэдрүүлэхийг хүсэж байгаа учраас яг ойрын хугацааны зорилго гэх юм бол дэлгүүрнээ concept store-тай болгож байгаа. Тэрнээс бол ингээл би ингээл мөнгөтэй болоод би ингээл үеийнхнээсээ гоё амьдраад байгаа нь бол амьдраад байгаагүй л дээ зүгээр. Амьдраад байгаа шиг хэлчихлээ. Зүгээр тийм байгаа нь мөнгө олоод байгаа нь тийм амжилт гэж юу бас боддоггүй. Яагаад тодорхой хэмжээнд үнэлэгдэж байгаа нь өнөө учраас угаасаа мөнгө олох нь боломжтой. Үнэлэгдэж байгаадаа талархалтай, appreciateful байдаг. Тэр бүлнээ гээд бурайд нугасыг бол айгуу сайн мэддэг. За гэрүүд Монгол гэрийн дотор тэр интерьерийг харуулсан. Тэр юу гоё хүмүүстэйгээ алдартай. Тэгээд ер нь бол нөгөө үхтэй пингүүд ч юм уу айгүй олон төрөл байгаа шүү. Хүмүүс мэддэг юм бол. Хүнд хизэж ямар ч үед боломж гараад ирчих магадгүй. Хүн одоо ямар боломжн дээрээс төрсэн бай, ямар ч одоо environment төрсөн бай хамаагүй хүнд бол боломж гарч ирэх нь үнэн. Гэхдээ тэр боломж гарч ирэх үед яг бэлэн байж ах хэрэгтэй байснаа санагддаг байхгүй юу? Би ингээл одоо анхныхаа дэлгүүрийг болохоор өдөр болгон халахдаг байсан. Тэр гудамжнаас харсан. Тэгэл нэг л өдөр орох хэрэгтэй мэн гэж бодоод орсон. Тэгээд тэр дэлгүүр рүү орсноор миний амьдрал, миний цаашдын хийх зүйлс маань тэр чигээр өөрчлөгдсөн байхгүй юу? Тэг ингээд play time дээр зогсож байгаа үед манай урт хугацааны хамтын ажиллагааны маань co-founder орж ирдэг ч юм уу. Тодорхой хэмжээнд өөрийнхөө хийж байгаа зүйлээ, хийхийг хүсэж байгаа зүйлээс багч гэсэн сонсдог. За тэгээд тэр сонсдог хүн чи яах нь тухайн хийж байгаа зүйлийнхаа тухай багч гэсэн боддог болно гэсэн үг. Тэгээд тэр боддог хүн чинь боломж хаана вэ? Тэнд бэлэн байж ах хэрэгтэй болно гэсэн үг л дээ. Тэгэхээр өөрийнхөө одоо гарч ирсэн боломжн дээрээ айгуу сайн тогтож үлдээд тэр хиймээр байгаа зүйлээ хийхээсэй гэж хүсдэг. Бас боломж гарч ирэхээс гадна хүн боломжийг юу гэж харахаас бас өөрөөр ахaltaа. Гэтэ миний хувьд бол тодорхой хэмжээнд импакттай юм хийхийг хичээгээсэй гэж хүсдэг. Үеийнхэндээ болон өөр хүмүүст. Яагаад тэгэхээр хэн ч хамаагүй ингээд онлайн дэлгүүр нээгээд гоё амьдарч болно. Гэхдээ тэр одоо нийгмээ сайхан болгох ч юм уу, илүү хүнд хэрэгтэй зүйл хийх, зарим хүмүүсийн асуудлыг шийдэх тэр шийдлийг нь хайдаг, тэр бүтээлчээр хардаг, бүтээлчээр асуудлыг шийддэг тэр залуучууд байгаасай тэр бизнес нь илүү асуудлыг шийдээсэй гэж хүсдэг.